Сайн байцгаана уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ боловсролын бичиг баримтыг хэрхэн хэвлэх вэ? Үн цасыг хэрхэн хуулах вэ гэдэг одоо хуваарлах вэ гэдэг заавруудын бичлэгийг та бүхэнд хүргэж байна. За сургалтын менежерүүд маань системээрээ нэвтэрч орсны дараагаар төгсгөл гэсэн дээрээ дарж орно. За төгсгөл гэсэн дээрээ дарж оронгууд үнэт цаасны мэдээлэл гэсэн юм цэс харагдаж байгаа. За энэ дээрээ дарж орно. За дараад орсны дараагаар анх одоо орж байгаа нөхцөлд бол энэ доотлын мэдээллүүд ерөөсөө огт харагдахгүй. Тэнгуут нь сургалтын менежерүүд маань энэ дээр хэрхэн ашиглах вэ гэдэг ингээд дарж заавар хараарай гэдэг энэ дээрээ тослоор байгаа. Энэ дээрээ дарж хараад яг энэ дарааллын дагуу уншаад бүр сайтар анхаарах юмудыг сайн анхаарад ингээд гүцээд хийнэ. За хэрвээ одоо ерөөхдөө бол нэг асуудалгүй мэдчихээр юм байна гэдэг тэгвэл тэгээ болж байна эсвэл мэдчлээ уншчлаа гэснийхаа дараагаар бол шууд одоо үйлдэлүүдийгээд явхад бол асуудалгүй. За эхний ээлжинд бол анги бүлгийг бол заавалчгүй сонгож өгнө. За суур хөтөлбөр 9 дугаар ангиуд ингээд бүлгүүдээ сонгоод 9А Б гэдэг ангиудаа ингээд сонгох мэтлэгээ сонгоо явна. За тэгэнгүүт энэ дээр SSS татах гэсэн нэг юм тослоор харагдаж байгаа. За энэ SSS татах гэдэг тослоор маань болохоор та бүхэнд боловсролын бичиг баримтын үнэт цаасны дугааруудыг татах боломжийг нь олгож өгнө гэсэн. За хэрвээ ангиудынхаа одоо нөгөө төсөлтийн тэр нөгөө BMX-тэй хянуулаад боловсролын газрын баталгаажуулалт нь хийгдээгүй бол одоо туршны үнэт цаасны дугаарууд нь татагдах боломжгүй. За ингээд татаад дуусны дараагаар энэ дотор мэдээллүүд нь орж ирнэ. За орж ирсний дараагаар нийт одоо тийм ээ тэдэн ширхэг одоо хүүхэд байна. Тэдэн ширхэг хуваарлагдаагүй үнэт цаас байна гэдэг мэдээллүүдэн дээр орж ирнэ. За орж ирсний дараагаар бүлэгт хуваарлах гэсэн энэ тослоор дээр дарж орно. За бүлэгт хуваарлах гэсэн тослоор дээр дарж ороход дараах байдлаар ингэж харагдах бөгөөд анги болгон дээр болон тэр тухайн ангид хуваарлагдах хүүхдийн тоо нь ингээд шууд автоматар гараад ирчихэнгүүт та хэд маань шууд анги ингээд нийт нь хуваарлаад явчих юм бол шууд амар. Ерөнхийдөө бол яг нэг хуваарлагдж ирсэн боловсролын бичиг баримтынхаа дугаарын тоогоор хүүхдүүд дээр нь шууд дараалал нь ингээд шууд дефолт хуваагдана гэсэн. За ингээд хуваагдаад бүх ингээд нэрсийн дараалал болон дугаараараа ингээд хуваарлагдаад дуусны дараагаар дараагийнхаа ангиудыг сонгоод ингээд үлэгт хуваарлах гэдэг тослоороо дараад нэг ангиар нь бас муу адилхан хуваарлагдана. Хуваарлагдаагүй баримт бичиг одоо нөгөө үнэт цаасны дугаарууд маань хүүхдүүд хуваарлагдангууд нь хэдэн бүлэгт хэдэн хүүхдүүд хуваарлагдж байгаа гэдэг мэдлэр ингээд мэдээллүүд нь ингээд ишигээ шилжээд явна гэсэн. За ингээд бүгдийг хуваарлаад дуусны дараагаар SSS рүү илгээх гэсэн төслөрийг дарнаа. За SSS рүү илгээх гэсэн төслөрийг дарснаар тухайн одоо хүүхдүүдийн маань хуваарлагдсан оноогдсон тийм ээ одоо нөгөө үнэт цасны дугаар нь хүүхдийнхаа нэртэйгээ SSS-ийн санд хадгалагдана гэсэн. За энэ мэтлэнгээр ингээд суур болон бүрэн дундынхаа төгсөх ангиудын хүүхдүүдийг ингээд үнэт цасн дээр бүгдийг ингээд жигд хуваарлана. За хуваарлаад дуусны дараагаар баримт бичгийн мэдээлэл гэсэн цэсэн дотор дарж ороод мөн адилхан заавар зөвлөгөө бүх юмуд нь ингээд дэлгэрэнгүйгээр байгаа. Маш сайн анхааралтайгаар уншиж ажиллана. За баримт бичгийн мэдээлэл дээр бол юу нь ерөнхий байдлаар бол хэлбэрхэн. За энэ дээр ингээд анги ер нь болно. Одоо ингээд бүлгийнхаа мэдээллийг нь данийн оруулж өгсөний дараагаар SSS татах гэсэн тослоорыг дарж өгнө гэсэн. За SSS татах гэсэн тослоороо дарсны дараагаар хайл тослоор дарангууд дараах байдлаар мэдээллүүд маань ингэж харагдана. За энэ дээр SSS татаагүй тохиолдолд хайх тослоор дараад энэ дээр мэдээллүүд нь олдохгүй, харагдахгүй. За ингээд бүгд жинтэн асуудалгүй болсны дараагаар хүүхэд нэг бүрээр нь хэвлэх тослоор дээрээ дараад эндээс нь заавар зөвлөгөөгөө сайтар уншаад хэвлэх тослоороо дарж хэвлэнэ. За хэвлэхээс өмнө мэдээж ойлгомжтой загвар хэвлэж бас үзэж болно. Та хэд маань яг одоо зөв гарч ийн үү, өгнүүд нь зөв гарч ийн үү, алдаатай юмнууд гарч ирж ийн үү, мэдээлэл энэ дүнгууд нь бүрэн байна уу, дутуу байна уу гэдэг бүх мэдээллүүдээ загвар хэвлэхээс харах бас боломжтой. За ингээд эцсийн байдлаар нь шууд хэвлэх бүрэн боломжтой байгаа. За энэ мэтлэнгээр та бүхэн маань үнэт цаасаа хэрхэн хуваарлах вэ? Хэрхэн одоо ангид өгөх вэ? Тэгээд түүнийгээ хэрхэн SSS рүү илгээх вэ? SSS рүү илгээсний дараагаар баримт бичгээс хэрхэн татж авах вэ? Хэрхэн хэвлэх вэ гэдэг мэдээллийг нь бүрэн гүйцэтгэх хөдлөж авлаа. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье.